Өдрийн мэнд Монгол улс 1.5 сая км квадрат газар нутагтай. Энд 3.5 сая хүн амьдарч байна. Үүнээс 1.5 сая хүүхдүүд, үлдсэн насан турш хүмүүсээ. Хүн болгон л өөр юмсан хүсэл мөрөөдөлтэй байдаг. Мөрөөдөл байгаа. Ялангуяа залуучууд та нар одоо интернет сошиал хөгжсөн үед YouTube гэж боддог л баг. YouTube хийж болно. За та нар тэр рeel ч юм уу, TikTok ч юм уу хийдэг л баг л та. Үлдэр бичлэг YouTube дээр тавил та. Чөлөөтэй нээлттэй шүү дээ. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж болно. Гэхдээ хамгийн гол нь хүүгөө залуучуудаа зөв үлгэр дуурайл үзүүлсэн бичлэгэж тавил сайн байна шүү. YouTube-ээр түшиг ба шүү дээ. Яг тэрэн шиг ч юм уу. Тэгээ YouTube-ээс мөнгө төгрөг олно гэж бити бодоорой. Найдаад байхгүй. Та нар ажил төрлөөл хийх хэрэгтэй. Тэр олон зуун мянган савтай хүмүүс л тийм юм авдаг юм шиг. За мань мэднэ хэрэггүй. Угаас YouTube-ийг гурдад хэрэггүй. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээл тэгээл яриад гоё хөгжилтэй, нээлттэй гэгээлэг юм тавьж ивэл болно доо. Өөрөөгөө залуучууд та өөрсдөө дуртай юмыг тавьдаг. Манай Монголын амьдрал чинь хэцүү шүү дээ. 7 хоног болгоно тэгэл ямар нэгэн сүрприз болох юм. Тэгээ бид нар ч загасны ой самжтай. 7 хоног мартал. Тэгээд 7 хоногийн дараа тэгэл гоё юмуд гараад ирэх юм. Одоо энэ засгийн газар нөхцөрчлөө. Биднэрт л охирлтой байгаа юм шүү дээ. Тэр олон төсөл хөтөлбөрүүд ер нь та бидний ирээдүйд хэрэгтэй байсан юм өчнөө юм байсан. Засгийн газрын доктортой байж гэмээр альва нэгэн улс орон хөрөнгө оруулалт хийгээд тэг хөгжих хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нар засгийн газрын хэр зэрэг доктортой байдгүй гэдгийг шалтгаалаад хөрөнгө оруулалтаа хийдэг юм билээ. Бид нар тэг одоо тэгээд яач байгаа. Ерөөсө бүгд нэг санал суудл ирэх мэдлийн төлөө ингээд дээгүүр хүмүүс нэг сайд бол анкетн дээр нэг сайд болохыг л хүсдэг юм яа тий. Тэгж байгаа зүгээр нэг өссөн 128 сайдтай болчмаар байна. За ирээдүйд та нар улсын хурлын гишүүд, сайд дарга нар болно. Тэгтэр битилийн болохоор одоо бидний дээрээс Чингис хаан маань хараал гэж байгаа шүү дээ. Үүлийн өр хаалганд орохгүй хүчээр үүлийн өр бол энэ хүмүүст энэ одоо хэдий их наяадаар идэх юм шүү дээ. Үгүй толгойд орохгүй тоол энэ зурагт телевизээр гараад та нар бүгд мэдж байгаа. За хүүхдүүд бол мэдэхгүй. Хүүхдүүдийн мэдж байгаа энэ багш нарын цалин гээл хичээл намдаа 2-3 хоног явсангүй. Үнэхээр боломжтой бол багш нарынхаа цалиг нэмчмээр энэ хурцуулахад тэтгэврийг бас нэмчмээр байна. Тэр батхаар хүүхдийнхээ мөнгөийг хүртэл нэмсэн ч ахад. Манай энэ дээдлийн хүмүүс юу ирдэг юм байгаа. Яадаг юм байгаа. Идэх хоорондоо тохиролцсон л очих. Одоо тэгэл дахиад дараагийн засгийн газар гэдэг юу гарч ирэх юм бол. За энэ яг хөө ингэж сургамж олгоё. Та нар ялангуяа одоо энэ хэлээд байгаа шүү дээ би 2000 оноос хойших үеийн залуучууд ажиллаа хийшүү, их орныхоо төлөө зүтгэж шүү, битээ тэгээд яг нэг ийм хүмүүс болчоорой. Тэгвэл бид нар чинь Орос хотын дунд байдаг. Маш имзэг байдаг шүү дээ. Манай Монголын баячууд чинь яг өөрсдөө оюухан хөгжүүлж баяжсан юм бол байхгүй. Бүгд Нуул урхан баялгаас л хоцсон шүү дээ. Elon Musk, Steve Jobs шиг өөрсдөө бүтээгээгүй байхгүй. Гаднаас нэг лиценз ингээ авчлаа. За чийжсэн чадна. Чиний нүүрс нуурхатай байлаа нэг лицензийг авчлаа. Ямар ч улс хөрөнгө оруулна. Тэгж л байцсан хүмүүс шүү дээ. Шударгаар өөрөө бүтээж хийсэн юм байхгүй. Тэгэхээр залуучууд та нар тэхгүй шүү. Та нар Elon Musk, Steve Jobs гэх мэт хүмүүс шиг заавал хийж бүтээгээд өөрсдийн хөрөнгөөр баян болоорой, тэр бунтан болоорой гэж хүсье да. Та нарын гарт одоо ирээд орно шүү. Удахгүй 10 жилийн дараа. Одоо энэ хүмүүс чинь тэгэл байхгүй болоод үхэх тэгэл дуусна шүү дээ. Эдний үр төлүүд нь яг үлдэнэ. Улгаачийн хүмүүс тэгээд ямар өлегтэй л байв гэж дээ. Шудраг залуучууд та нар тэдрийг бол настал хайна. Та нарт тэгж байна. За тэгээ энэ 7 хоногийн сүрприз засгийн газар нь урлаа.
дараагийн 7 хоногт бас ямар сюрприз байх юм бэлээ. Манай Монгол орнд таашгүй шүү нэр. Юм л 7 хоног болгоно л тэгэл гой сонирхолтой юм бол. Энэ тэр улсаараа шуугаал явж. Тэгэл 7 хоног бид нөгөөх нь мартчихсан. Тэгэл дараагийн сюрприз нь байж байгаа. Эсвэл тийм мэдээнүүдийг бэлдсэн байдаг тийм тороологч одоо ерөнхийдөө хүсдэг бичиж гэсэн. Одоо хиймэл уяахан гараад ирсэн. Бүр аюултай болж магадгүй. Тийм учраас залуучууд та нар бүр хэрсүү байх хэрэгтэй. Аль нь үнэн мэдээлэл, аль нь худлаа мэдээлэл гэдэг ялгаж салгаж сурах хэрэгтэй шүү. Эртнээс тийм байх хэрэгтэй. За, өөрөө хэлэх үг л та. Та нарт л итгэж.